яг Дээд Цогтбаатар гэдэг хүнийг дэвшүүлээд тэгээд тэр ёстой ямар ч асуудалгүйгээр тэр цаанаас нь мөнгө цаасыг босгоод тэр 800 хэдэн хүний гарын үсгийг цуглуулад тэгээд тэр хүн айгүй олон санал авд юм билээ. Яг тэр юугээр тэр чинь хүн андуураад Дээд Цогтбаатар гэхлээр тийш зөндөө санал явчт юм билээ. Тэгэхээр гисэн ч би амьдрал дээр бол яг ийм гардаг. Гисэн ч энэ босгыг бол буулгах нь зөвөө. Би яагаад тэгж үзэж байна гэхээр нэрээ энэ үндсэн хуулийн цэцгийн үндсэлтэй мондог хандсан байна. Юу гэвэл энтхийн босго нь тэр бүм 400 сая хүнтэй орны босго нь 10 хүн байгаа байхгүй. Их Британих 10 хүн. Тэгэхээр бид нар ийм том орнууд ийм бага юу босготой байж хахад бид нар 800 хэдэн хүний босго тавьчаа сууж ийн гэдэг бол өөрөө нэрээ энэ олон улсын жишгээ харахад арчилсан орнуудын жишгээ харахад бол арай өндөр байна. Нэг арайч биш. Хамаагүй өндөр байна гэсэн үг. Хоёрт энэ дээр би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ 801 гэдэг тоо яг нөгөө нам байгуулахад 801 хүний юу гар үсэг авч байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөгөө 92 он. Тэгээ тэр баримжаа сэтгэл зүйд нь ингээ үлдсэн яваад байгаа юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ үнэхээр энэ тэгж болохгүй. Яг тэгвэл нам байгуулна гэдэг бол үндэсний хэмжээнд тэр нам хэдэн 126 хүн дэвшүүлж болох субъект буюу этгээдийг байгуулах тооны хэмжээнд хувь хүн нэрээ дэвшүүлэх шалгуурыг аваач тавьд гэдэг чинь бол жинхэнэ логик айгүй уялдаагүй юм байна. Тэм учраас энийг бол буулгах нь зөв гэж бодож байна. Зүгээр яг буулгахтаар нь би энэ түрүү Батамгалан гишүүн асууж илээ. Энд яг ингээ буулга гэдэг яг заацсан чи малга гэдэг. Яг үн тэр тогтоох хэсэг дээр байхгүй байгаа ч гэсэн энэний ерөөсөө үзэл баримтлал тэр чигтээ энэ их байна шүү буулгах нь зөв гэж байгаа юм байлаа. Нэг хоёрт нэг зүйлийг би харин бодож байгаа. Цаашдаа их хурл дээр боловсруулахад энийг манайхан бодолцсон үйз хуулийн төсөл хэрэг боловсруулад явбал тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би үл ингэж бодсон. Сонгуулийн ерөнхий хороо тухайн жилдээ сонгуульд оролцох намуудын нөгөө гишүүн дэвшүүлэх баг хурлууд нь байгаа шүү дээ. Одоо өөр өөрийнх нь хамгийн баг гишүүттэй баг хуралтай намын нэр дэвших босгоор нь тэр тоогийн тэр жилдээ л тогтоогод өгч. Яг гэвэл нэрээ тэхгүй бол жишээл босохгүй болгочих юм бол намаас нэр дэвшиж байгаа гишүүдийг ялгуурлага адуурах юм лээ. Бид нар чи яг гэвэл нөгөө санал авч байгаа шүү дээ. Бас баг хурлаасаа санал авч байгаа шүү дээ хүний. Тэгэхээр нөгөө хүмүүс ямар ч саналгүй болчихлоор энэ босгын асуудал нэрээ гарч болчихгүй юм байлээ. Тэгэхээр би зүгээр энэ бол гэхдээ цаашдаа хууль боловсруулахдаа яаж яах вэ? Миний бол нэг хувилбар энэ байна. Тэгэд өөртөө бодож байгаа эсвэл энэ Британи эднэр шигч бүр багсагч тийм үү. Тэгээд гаргана үздэй гэж бодож байгаа. За ингээд гишүүд асуулт асуулж хариулт авч үг хэлж дууслаа. За ингээд